50,000 болох зорилт тавьсан 17 дотор let's go. За тэгэл унтан сэрэл лүлүг ажиллаас нь 4 өнгөрөөж авсан. Тэг лүлүг ажиллаас нь авсан гэснээс нэг надад нэг ийм сэтгэл ирсэн. Тэгээд нэг иймэрхүү юмны наануу цаанууг мэдхгүй, цаана байгаа учир шалтгааныг мэдхгүй ингэж сэтгэл үлдээдэг, өөрийнхөө өнгөцгөн бодлыг бичиж орж ирдэг нэг хэсэг нөхдүүд байх юм те. Тэр бичсэн сэтгэлүүдийг уншаал харахаар энэ ямар амар токсик эдав вэ гэд бүр очиод нүүрэн дээр нь хилээд алгатаад авмаар нэг хэсэг гарууд байх юм те. Тэгээ нөхдүүдэд хандаж хэлэхэд миний шөнийн ээлжтэй үеүүдэд лүлү битэрийн цаг яалтчгүй зөрдөг болохоор би өөрөө сайн дураараа илүү их цагийг, илүү их хугацааг өнгөрөөхийн тулд би лүлүг нэгт ажилд нь хүргэж өгөөд хоёрт ажлаас нь очиж авдаг. Тэрнээс лүлү намайг ерөөсөө шаардаад хүргэж өгнэ тэ гэж асуудгүй хэлдэггүй. Би зүгээр сайн дураараа аль болох олон цаг, удаан хугацааг цуг өнгөрөөхийн тулд зүгээр сэтгэлээрээ хүргэж өгдөг. За тэгээд энэ асуултанд нь хариу болсон байх. Анхаарал тавьсаад баярлалаа. Буцаа влог руу орцгоё. Би өнөөгөө 7 цагаас 4 өдрийнхөө шинэ ээлжнээс буугаад одоо өнөөдөр 4 өдөр амран гэхдээ амарсан өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа. Өнөөдөр болохоор 5 цаг нэг 10 жилийн 9-р ангиа төгсөж байгаа 15 настай хүүхдүүдийн prom night гэдэг одоо монголоор бол хонхны баяр гэх юм уу. Тэрэн дээр очиод хянагч бас хамгаалагч хийсэн. Ер нь хэр багийн оюутан 10 жилийн сургуулийн хүүхдүүд ингэж заал түрээслээд DJ авчаад хамтлаг авчиж тоглолт хийгээд ингэж амар хонхны баяр тэмдэглэгүй юм. Гэхдээ нэлээд тийм мөнгөтэй газраас ирсэн баяа хайлын хүүхдүүд юм шиг байлаа. Тэдний шоуж байгаа зүгээр л next level. Тэгээ энэ ч 12 цаг хүртэл ажиллаад гэртээ арай сайхан амарсан. Үзэн баярлалаа. Peace out.